төр цугаас чинь их ухаантай энэ асуудлыг бол олон жил мэдэхгүй ш мэдээд хууль шийдвэр гаргаад байгаа юм байна. Энэ их хурлын 2003 оны 29-р тогтоол гарсан юм байна. Энэ дээр төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого гэсэн ийм бүр их хурлын тогтоолтой ийм зүйл байна. Энд юу ярьж байгаа гэхээр хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангана гэж 3 онд ярьж ирсэн юм шүү тогтоол гараад. Хоёр дахь заалт нь хүнсний ногооны бүтээгдэхүүний чанар технологи сайжруулж экспортын хэмжээ нэмэгдэнэ. 3 он өнөөдөр хэд он? Энд экспорт гэдэг чинь гаднаас ногоо авах хэдий бүр гадагшаа юм зарах тухай юм яригдаа явж ирсэн. Энэ 15 он гэхэд экспортод гарна гэсэн ийм зүйл ярьж ижээ. Тэгээд энэ 12 оны 12 сарын 20-ны их хурлын бас тогтоол байна. Хүн амын үндэсний хэрэгцээг шин төвчрлэг аюулгүй хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангана. Үндэсний сүлжээний бүх үе шатнд үндэсний түүхээ бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана гэсэн. 15 он гэхэд энэ байдал шийдэгдсэн байна гэх. Ингээд шийдсэн байна. Тий. Маш ухаалаг юм байгаа байхгүй юу? Шийдвэр бол хүнсний сүлжээний бүх үе шатнд хүнсний түүхээ бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангана гэдэг чинь одоо тэнд нөгөө нэг нойлоос ингэж байгаа нөхдүүдээр очиод чи юу хийж гэнэ гэдэг ингээд эхлэх юм байна л да тий. Тэгээд шат шатанд нь ингээд зөрчлөө гэсэн ийм зүйл байна. За энэ хүнсний тухай бол хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуультай байна. За дараа нь 99 оны 27 дугаар тогтоол. Импортын барааны гайлын албан татварын хувь хэмжээг батлах нэмэлт өөрчлөлт оруулах тухай. 99 онд нарийн ногооны импортын татварыг 5% болгоно өөрчлөлт оруулж байгаа. Босод бүхээр 10%. Ол экспортоор гаргая гэж ярьж байна шүү дээ. Одоо болохоор татварын багасгачаар гаднаас орж ирэх нэмэгдэн шүү дээ. Дэмжиж шүү дээ, тэ. Хятад ногоочдыг дэмжиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо хүртэл хэрэгжиж байгаа байхгүй. Тэм учраас бид нар юм тариад хятадын ногоочдод өрсөлдөх бол хаалттай гэсэн үг байна. Төрийнхөө юуны хүрээ. Энийг сонин татвар байгаа. За засгийн газрын одоо шинжилгээний засгийн газар гэж гарсан. 12-оос 16 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр. Импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж төмөс хүнсний ногоо шүүх өндөгний хэрэгцээг дотооддоо хангана. Хүнсний ногооны тариалт хураалтыг механикжуулж агуулгын аж ахуйг хөгжүүлэх ажлыг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангана. 16 он дууслаа. Гэт одоо ямар хэмжээтэй байна вэ? Бид нар хэдэн хувиа хийж байна? Би түрүү хэлсэн шүү дээ. 81% хятадаас авсан хэвээрээ байна. Тэгэхээр энэс би юу хэлэх гээд юм хэр бид нар бол маш ухаалаг дарга нартай юмыг мэдээд байна. Болохгүй аюулгүй байна гэж мэдээд байна. Хууль тогтоол шийдвэр гаргаад байна тийм ээ. Тэгсэн мөртлөө хэрэгжихгүй байна гэхээр хэн буруутай юм бэ? Хуулийг хүн болгоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид нар буруутай юм шиг. Тий. Энэ бол цаана Монгол хүнийг аюулгүй эрүүл байлгах тэр асуудал нь төр хариуцах хэрэгтэй. Тэгэхээр төр хийхгүй бол бид нар өөрсдөө өөр хүүхдийн төлөө хэдүүлээ ингээ бүтэн сайн амрахгүй хийя гэж. Тэгээд та бүхэн энд надтай хамт байгаа гэж би ойлгож байна. За энэ 11 оны 2 сарын 2-нд гарсан засгийн газрын шийдвэр байна. Хүнсний ногоог нэмэгдсэн үртгэн албан татвараас чөлөөлнө. Гэт. Энэ жоохон эерэг юм байгаа. Ер нь бол нөөтөөс чөлөөлөгдөж явж байгаа. А нөгөөх хил дээр бас урдлын ах нар бас хамт чөлөөлөгдөх юм процесс байна. За энэ явж энэ жимс хүнсний ногооны
хүнсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал шийдвэр гарсан нэг шийдвэрийг би онцлж хэлж байгаа. 13 оны 4 сарын 13-ны засгийн газрын 141-р тогтоолоор энэ нөгөө нэг Чингис Бонд гэдэг нөгөө өв эцгийнхаа нэрээр нэг хэдэн төгрөг зээлж ирсэн. Тэрнээсээ энэ дээр хуваарлсан. Хүлэмжийн аж ахуй байгуулахад 17.4 сая доллар. За энэ бас хөөрхөн мөнгө. Энэ шийдвэр гарсан юм аа. Энэний дагуу хүн соёлын аж ахуй яамны дэргэд өвлийн хүлэмжийн төслийн нэгж гэж байгуулад ийм төсөл зарласан юм аа. Энд 17.4 сая доллараар энэ ногоо жимс тарьдаг аж ахуй нэгжүүдэд одоо зээлэр олгоно хөнгөлөлтөй жилийн 8% хүүтэйгээр. Тэгээ энд ийм шийдвэр гарсан. Чи хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх барих гэж байгаа бол Чингис Бондоос 33.3-аар жилийн 8% хүүтэй зээлнэ. За та өөрөө хүлэмжээ барих 33% өөрөө гаргаа. За бусад их үйлсвэрээс 33-аа гаргаад ингээд хүлэмжээ хөгжүүлэх гэсэн ийм бодлого хэрэгжүүлсэн юм аа. 13 оноос явсан. За энэ бодлого бол үндсэндээ арилжааны банкн дээр очиод нөгөө яг юм тарий гээд нэг нэгээр ингээд төсөл хийгээд хүлэмж барьна гээд үндсэндээ 2 жил 8 сар явсан. Голомт гэдэг банкн дээр явсан. Хүсэл түчээд явдаг. Нэгдүгээр барьцаа хөрөнгө гэдэг өндөр шалгууртай. Хоёрдугаар туршлага муу байна гэдэг асуудал гарч ирнэ. Гуравдугаарт одоо ерөнхийдөө сонирхол байхгүй. Жилийн 8% хүүгээр чамд хүлэмж бариулснаас энд арилжааны 10 хэдэн хувийн хүүтэй мөнгө зээлгээд очролцсон байна шүү дээ. Тэгэхээр банкнд тэр чинь хамаагүй ашигтай юм шүү. Тэгээд ийм явсан юм аа. За ерөнхийдөө хэрэглээ ялчлаа. Бодлого шийдвэр ямар төвшөнд байна? Одоо дараагийн асуудал. Одоо ер нь яг аж ахуйн хувьд ямар хөө төвшөнд байгаа юм бэ гэж. Энэ жимс ногооны аж ахуй ямар төвшөнд байгаа юм? 2011 онд хөдөө аж ахуй яамнаас хөдөө аж ахуй анх дугаар тоолох гэж юм нэгэ тоолсон. Би энэний дүн энэ тавьсан байна л да. Ерөнхийдөө тоолгын дүнгээр энэ хүлэмж эрхэлдэг 199 аж ахуй нэг 2100 төгрөг байна гэсэн дүн гарсан юм байлээ. Улсын хэмжээнд ч дээ. Тэгээд нэг 10 орчим төрлийн ногоо тарьд юм байна гэж. Ийм дүн гарсан. За саяны 10 орчим төрлийн нарийн ногоо тарьж байгаа энийг яг хэн тариад байна гэж ингэхээр судлаад үзэхээр тийм аж ахуй нэгж компаниуд бол яг тарьдаг тийм юм алга байна. Ерөөсө жимс хүнсний ногооны аж ахуй бол өрхийн аж ахуй нуруунд дээр төрийн бодлогоос гадна байна гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл тэр өрхийн аж ахуйнууд маань юу яадын гэхээр зэрэг хууль этгээд биш. Аваа нөхөр хоёр юм уу? Ах トゥ нэг. Яг тийш хоон тэр сан байна. За тэр ногоочдод ямар бэрхшээл эдийн гэхээр нэгдүгээрт байгалийн цаг уурын хүнд бэрхшээл байна. Та нар мэдж байгаа. Өдөр шөнийн температурын зөрөө 50%-аас дээш. Зуны өдрөлд өдөрт 30 гараар байж байгаа ороо нар жаргасны дараа яваад үүрээр гэхэд нэг 12 таа болж ирж байна. 50 хэдүү 60% болж. А тэнд тэр ногоогоо хамгаалах асуудал байна. Сая өнгөрсөн зуны тэр нөгөө тариагаа алддаг юм чинь нөгөө бороогүй олон хоногийн нар. Тэнд ургамал үтээ зүгээр баг Монгол гэрийн бүрээс уугчих гэдэг тийм халуун юм. Ногооч тэнтэй тэмцэж явахгүй. Нөгөөдгөө хатаахгүйгээд 100. Тэдэрт нь шүү худаг усны хангамж муу. Техник технологи байхгүй. Багц хэрэгсэл муутай. Ийм нөхдүүд хүн нэгдлийн тариалангийн тийм хэлбэрээр 21-р зуунд ажиллаж байна. Хятадын эртний ногооны аж ахуй бол ядаж илжигтэй байсан байхгүй. Шаардлагатай байсан газар хангалах. Одоо манай ногоочдод илжигч байхгүй, шаарч байхгүй. Тэгэл ерөөсөө
булчин шөрөмсөөрөө л хурцтэйгээ үзэж байгаа ийм зүйл байхгүй. Тэгээд удирдлагаа Монголын нөхцөл ногоо жимс сургаад үр төлөө үлдээх энэ хугацааг Тэнгэрээс заяас хугацаа ерөөсөө 90 хоног. Тэгээд сэрүүн болно. Тэр хоногийн дотор жимсээ боловсруулж аваад тэр үр мүрээ бэлдэх асуудал бүр байхгүй. Жимсээ л ав. А тэр хооронд тэр нар энэ хадуун салхи гэж айхтар юм байна манай. Агарын чигшил байхгүй. Ноол бүр зүгээр ингээд бүх юмыг хатаана. Дээр нь салхилангууд хадуунаар үлээхэр чинь ямар ч юмыг хатааж байгаа байхгүй. Юу нэг угаасаа уцуул дороош. А тэгэхэд тэр ургамлыг тарих гэж энэ өрхийн аж ахуйн тэн дээр зүтгэж байгаа байхгүй. За дараа нь нэг юм тэрнтэй тэмцэж нөгөөдхөө нэг хэдэн хил юм юу яаж ирлээ? Жимс ногоо хураалаа. Дараа нь нөгөөдхөө борлуулах асуудал. Тэр хүмүүст унаа байдаггүй юм байна. Тэгээд ямар нэг замын унаанд суугаад хоёр шуудаатай өгөрцөн ирээд хотод орж ирж байгаа. Захын дэгдгүүр лангуун дээр очиод өгөрцөө авах үгүй би авдаг хүнтэй чамтай ярихгүй гэж. Тэгээд хаачих уу? Марсын ногооны чэнжүүд дээр очино. Тэнд бол бүгдийн доош нэгээд нөгөө мө өгөрцгийг нь одоо юу гэдэг 700 төгрөгөөр авнаа. Өгүүлөг байвал бай. Тэгээ нөгөөдхөө өгөөд эргээд буцаж очиод нөгөө ногоогоо явж юмаа борлуулад ирэх нөгөө ногоо хатчихдаг. Гэсэн ийм байдалд өнөөдөр Монголын ногоочд байна. Тэд нар юу гэхээр зэрэг эзэнгүү одоо ядуу дээшээ дуурах юм байхгүй. Ямар нэг төсөл зээлд хамрагдах боломжгүй. Ийм байдалтай ногоочд байна. А чи ямаа ч хүн бол чамд ямаанд чин мөнгө өгнө. Хэрвээ чи малчин зунжанга морь уралдуулаад найр наадам хэрэгэд намар хүүхдийн хавсыг аваад ингээд өвөл малчин 100 болох юм бол дээш хараа хитчин малчин үхлээ гэдэг. Тэгэд төрөөс сандраа зарим нь урлагийнхан дуудуулаад тэг ус нэмнэг нь авч өгч. Тэгээд тэнд бол Монгол арь хадааж угаал ингээд сууж. Ногоочдод тийм боён заяа харах юм байхгүй. Өнчөө өрөөс юм шиг явж байгаа байхгүй. А энэ цаанаа эргээд Монголын хүний хүнсний эрүүл аюулгүй байдлын төлөө явж байгаа ийм эхэлж байгаа юм аж ахуй юм аа гэж. За энэ дээр би харуулж байгаа хамгийн хэцүү юм тэр борлуулалтын сувг байхгүй. Тэднэрт дангуу байхгүй. Одоо энэ Монгол улсын хэмжээнд үрийн бодлого гэж юм алдсан. Үр гэдэг чинь бол хөгжсөн оронд бол бүр айхтар юм. Гарал үүслээс нэгтлээ нэг одоо ширхэг үрнээс хэдийн хэмжээний ургац авахыг ямар сорт юм. За манайд бол нутагсан сорт морт ерөөсөө байхгүй. Одоо бол үр хаанаас өнөхөр ерөнхийдөө Ирээн хөх хотын нэг хэдэн жижиг шавар тагцнаас очоод хятад сонд боос энэ өгүүлцээ аяа их сайн аа гэдэг ингээд өгөөл тэгээ авчираад нүдэн бадаа хэдийн хэмжээний ургац авах тооцоо моцооч авахгүй. Тэгээд тариад гарсныг авч байгаа. Ийм ба. Мэргэжлийн боловсруулчин гэдэг ойлголт байхгүй. Эдгээр сургалт мургалтанд амрагдах тийм боломж байхгүй. За энэ цагаагаар бэхшээл бол өдөр шөн өглөө өдөр ороо ерөөс цаг тутам хүнд юм байна. За санхүүгийн талаар бол тэгээд байхгүй. Энэ жил юм тариад тэгээ зойр байхгүй. Намар жоох юм аваад чэнжүүдийн юу байгаа зарим нь хөлдөөгөө зарим нь айлууд тарааж өгöd. Ингээд цаашаа хөгжихгүй байна. За тэр техник технологи тэр трактор марагт бүр байхгүй юм байна. Тэгээд үйлдвэрлэж байгаа хэмжээ нь бага. Тэгээд хамтран ажиллагаа байхгүй. Одоо би шуун фабрик гэдэг туул тосгон байна л да. Бүгдээрээ өөр хашаашаанд ногоод харж байна. Гахаад хижээж юм. Дахиад хижээж өндөг гаргаж. Тэд нар өөрхөө гарч ирээд гайгүй шиг зүтгэсний хүчинд нэг портер авцсан. Тэгээ нэг хашаанаас өглөө нэг сөнгөрөөгөө тэд өгөрчөө помидор хурааж аваад 4-5 шуудаатай нэг портер гарч. Хажуудлын хашаанаас бас нэг портер гараа явж байгаа. Портер жолоочтой хажуудаа бас нэг борлуулагч байна тэр чинь. Тэгээ тэр хоёрын цайлан бензин. А тэгэхээр би юу хэлэх гээд юм гэхээр энэ аж ахуй
монголчууд нийлж нэгдэж чадахгүй. Гэхдээ яагаад дундаа нэг бортертой тэрнийхээ бензинийг хувааж төлөө жолоочгаа цайлан хуваагаад төлчихгүй босохгүй яваад байна гэсэн ийм зүйлийг манай өнөөдрийн ногооны аж ахуйн зохион байгуулалт тийм байна.